Хай манайхаа би нөгөө нэг Instagram болон TikTok дээрээ хямд дундаж үнэтэй гэсэн 3 төрлийн одоо юм идж байгаа рeel болгож оруулдаг. Тэгээд бас зүгээр сая болохоор 2 юмар ер нь бол бичлэг авцсан. Тэгээд бас та нарт бас сонирхолтой иймэрхүү бичлэг сонирхолтой байж магадгүй гэж бодоод камераас ачлаа. Тэгээд бичлэгтээ орцгоё. За эхнийх нь болохоор би өнөөдөр шагшуурга идсэн баггүй юу. Тэгээд хамгийн хямдхан шагшуурга нь болохоор энэ эсэ. Зүгээр юм давстай тэгээд extra cheese тэгээд би юу 10-аас 5 өгсөн баггүй юу. Зүгээр л юм жирийн л яг жинхэнэ шагшуурга байсан. Дундаж үнэтэй шагшуурга нь болохоор ийм солонгос шагшуургаас. Солонгос шагшуурганууд ер нь иймэрхүү байдаг тий. Ийм дотроо шоколадтай. Би энэнд болохоор 10-аас 7 хоног гэж байхгүй юу. Тэгтээ ийм шагшуурганууд байж л байдаг шүү дээ. Тэгмээтэй хамгийн үнэтэй нь болохоор нөгөө нутеллагийн энэ байна. Энэ бол надад уус амар таалагддаг. Шоколад нь гоё болохоор нүнд би 10-аас 10 хоног өгсөн. Та нар ер нь шагшуурганаас хамгийн гоё гэж боддог шагшуурга чинь яг ямар шагшуурга вэ? Бас доор коммент өгчөөд өөрөө. Дараачих нь болохоор эрдэнэн чихэр идсэн байхгүй юу? Тэгээд эрдэнэн чихэр нь хамгийн хямдхан байсан эрдэнэн чихэр нь болохоор яг дүндээ болон ингээд эрдэнэн чихэр дундаа сонгож байгаа штэ. Бүгд ойролцоо үнэтэй. Тэнгүүд миний идэж үзээгүй тэгсэр амар хөөрхөн харагдсан эрдэнэн чихэр нь энэ эс баггүй юу? Бис ялиг амтлаа. За энэ шар нь амар их байна. Энэ араа зураглал нь хөөрхөн баад. Хэтэрхий их чихэр. Дараачих нь болохоор энэ финигийн ийм тюбтэй чихэр байсан. Бис энийг идж чаад нэг дундаас нь хийцэн. Энэ болохоор гаднаа ийм нөгөө нэг sour-тэй тэгээд дотроо болохоор нэг ийм арай өөр юмтай. Энэ хоёр амт нь ерөөсөө зөгцөхгүй заяа. Эхлээд амар ишвэлэн амттай байснаа. Доторх нэг тийм сонин чихэрлэг амт нь ороод ирэхээр энэ хоёр амт нь ерөөсөө зөгцөхгүй. Энэ тийм амар сонин амттай амтагдаад байсан миний хувьд. За тэнгуудад үнэтэй эрдэнэн чихэр нь болохоор энэ Haribo-гийн Roulette энэ эсэн. Би нэгсээ задлалцсан даа энэ шүү дээ. Энийг задлаад бичлэг хийсэн. Тэгээ энэ яг би өмнө нь яг идчихсэн. Тэгээ би сая дийлэн дээрээ идээгүй гэлцсэн. Тэгээ би дараа нэг энийг би идчихсэн юм байна гэж сансан байхгүй. Энэ яг чихрийн агуулмж надад амар бага байд юм шиг санагддаг. Бусдад эрдэнэн чихрээсээ амны зугаа болоход аюу дайжгүй. Надад энэ ер нь л нэлээд таалагддаг. Тэгээ миний өмнөх иймэрхүү рилүүдийг үзэх хүсэлт нэг бол Instagram руу орж олно, нэг бол TikTok руу орж олно. Миний ийм бичлэг ер нь TikTok дээр хүмүүст амар их таалагддаг. Тэгээд тааштай YouTube дээр бас хийвэл зүгээр юм уу гэж би сая бодлоо. Тэр хойно манай дүү хөвтөж байна. Үе унтж байна. За тийм ээ. Хомчлоо гэж байгаа танаас таалагдж байна уу? Ямар байгаа бас комментор бичээрэй. Тэгээ баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.